За өнөөдөр хэдүүлээ хамтдаа хийсний үгнээс суралцъя. За та бүхэн эзний үгийг сонсохдоо бэлэн байна уу? Амен. Хажуудлынх найзаас асууя. Чи эзний үгийг сонсохдоо бэлэн байна уу асууя. Юу гэж хариулж ийн сонсъё хэдүүлээ. За жоохон байж байгаараа арай болоогүй юм шиг байна. Заримдаа ингээд жоохон ингээд юм хум ингээд засар масартай ингээд цуглахлаар их гоё байдаг. Ягаад тэгэхээр анх намайг цуглаанд ирж хахад манай цуглаан мөнхийн хайр цуглааны байранд хийдэг байсан. Голдоо пишнтэй. Тэгээ тэнцэн ингээд гал түлээд ингээд хүмүүс магтан дуулахлаар шалан ийм модон. Тэгээ магтан дуулаа зарим хүмүүс үсрэхлээр ингээд нэг пишн ингээд хөдөлдөг. Тэгэнгүүт пишнгээс нь утаа гарч ирэн пүх гээл те. Тэгэж эзнийг магтдаг. Тэгээ тэр ямар орчинд байгаа нь юу ч хамаа байхгүй. Эзний хүмүүс хайр дотор цуглаад хамтдаа ингээд эзний үгийг сураад, эзнийг магтаад хамтдаа байж байгаа нь үнэхээр гайхалтай байдаг байсан. Тэр энэ стандараа ийм онцгүй оо цуглааны байшинтай цуглаан байна. Би очихгүй гэдэг ч юм уу. Юу ч тийм байхгүй. Яагаад гэвэл бид нар яах гэж ирдэг вэ гэвэл эзнийг харах гэж, эзнийг магтах гэж, эзнээс суралцах гэж ирдэг. Итгэж байгаа хүн байна уу? Амен. Тэрс бид нар энэ хин нэгэн хин энэ ийм гоё хувцастай байна, тэр муухай хувцастай байна. Эсвэл энэ байшин ийм гоё байна, тэр байшин тийм муухай байна гэдээ ерөөсөө ирдэггүй. Ягаад гэвэл эзний чуулган гэдэг бол байшин савнаас илүү ахуй зүйл. Халелуя. Та итгэж гин үү? Бурхны хаанчлал гэдэг бол ердөөсөө байшин сав. Бурхны хаанчлал гэдэг бол ямар нэгэн тийм материалын зүйл ердөөсөө биш. Бурхан энэ дэлхийн ертөнцийн яах гэж ирсэн бэ гэвэл өөрийнх нь хаанчлалыг барьж байгуулж сэргийхийн тулд ирсэн. Тэрнээс биш энэ ч нэг гоё байшин, тэнд нэг хэсэг бүлэг нэг гоё хүмүүс, энд нэг хэсэг бүлэг нэг гоё сургууль семинар, энд нэг хэсэг бүлэг тийм биш. Бүхэд бүтэн том хаанчлалын зорилгоор ирсэн. Бурхан Есүс Христийн зорилго бол энд нэг цуглаан, тэнд нэг цуглаан гэсэн тэр Христийн нэг чуулган. Есүс Христэд итгэсэн, итгэл дээрээ цугласан тэдгэр хүмүүсийн нэгдэл. Бид нар дэлхийн хаач очисон бэ? Тэнд Христийн чуулган гэдэг бол яг нэг эзэнд итгэж, нэг итгэлээр, нэг баптистийн хүмүүсийн цугладаг газар. Тэрээс бид нар хоорондоо өрсөлдөхийн тулд хоорондоо дээр нэгнийхэн дээр гарч эднийх гоё, энэс илүү гоё болно гэдэг тийхийн тулд бид нар цугладаггүй. Амен. Та бүхэн итгэж гин үү? Хэдэн жилийн өмнө бид нар сургуульд яваа. Би дахин л ярьдаг. 15 онд бид нар сургуульд явсан чинь би нэг зүйлийг өрцөе. Огт мдээгүй очсон. Тэр нь юу гэхээр халуун орны амьдрал ямар байдгийг өрцөе мдээгүй. Тэгэл яваад очсон хамгийн ихний миний одоо ихийн пакт маань юу вэ гэхлээрээ ингээд би нэг ундаа уужгаад шүүс уучаад орой унтахын өмнө шүүс уучаад галтгооныхын ширээн дээр ингээд аягтаа шүүсээ тавьчаад тэгээд ингээд шүд амаа угаагаал ингэж мартчих. Тэгээ унтсан. Тэгээ шүн дунд бизнесмар санагдаа босч ирээ бизнес чи харанхууд ингээ явж байгаа шүү дээ. Нэг гэрийнхээс ирэхгүй тулд тэгээ гинт ам цангаад ширээн дээр нэг юм байхлаар нь аваад уусан чинь би өчтөр шүүсээ үлдээсэн байна гэж бодоод аваад уусан чинь дотроо юм жүржийн талстуутай байсан. Тэгээ гайхаад манад чи юм жүржийн талст бэдэг үлээ гэж бодоод тэгээ тийм шүүс манай гэрт байхгүй даа гэж бодоод ямаас уучаал унтаад магаш өглөө босоод тэр талстууд нь хаанаас орж ирсэн байдгийг ойлгосон. Бүтэн дүүрэн шоргоолцтой шүүс уудсан. Ягаад гэвэл нөө чихэртэй юм зөвхөн чихэртэй юм гэлтгүй тийм хоол ундны юм ширээн дээр ингэж ил задгаа тавьж өрсө болдоггүй. Тэгэл өрсө битүү шоргоосноо цугладаг. Янз янзын шоргоосоо цуглана. Тэгсэн чинь аяганд ингээд би ингээд шүүс ундаа ингээд хийгээд тавьсан байжгаад дүүрээ ингээд тэнцчихэд найрлж байгаа шоргоосны найр аваад уусан чинь зүржийн талстаа ундаа ууж байгаа юм шиг бочгинсан л юм ууж байгаа. Тэгээ шүн зүүдэнд болоо мэдэг өглөө уссан чи тэр хаваар ингээл битүү шоргоолснууд. Тэр байтга бид нар талах ч юм уу ямар нэгэн идэх юм идэ тэр гараараа хаа нэгэн газар хүрхэл юм бол тэнцээ ингээд шоргоолц цугалчдаг. Бөөн шоргоолц цуглана. Тэгээ бинийгаа дуудана. Тэндээс ингээл зам татуулаад дууддаг. Тэгээ манай ихтэй тэний ингээд мэрэгжилтэн болж байгаа. Хаан шоргоол цугалсан юм тэрийг хараад хаанаас ирж ин гэдгийг ингээд замыг хөөж очиод энчээ явж ин гэ. Тэгээ тэрийг ингээд замыг цэвэрлжээж тэр шоргоосонд гайхгүй болт. Энэ бол халуун оронд амьдрах одоо юу гэх юм дүрм журмуудынх нь нэг. Идж уусан юм хамаагүй ил задгаа тавьж явах уу? Болохгүй.
Тэгээд тэгэх юм бол тэр яг шавж, шоргоолз ямар занзын зүйлсүүд болдог. Энэ бол зүгээр л нэг жишээ. Бас нэг сонирхолтой жишээ нь юу вэ гэхээр Сингапурыг хүмүүс Fine City буюу торгуулийн хот гэж нэрлэдэг. Яг л бүх юмн дээр нь торгуул гэж бичсэн. За бүх юм ч бас хайшин тий. Гэхдээ ямар ч гэсэн автобусын дотор та нар юм идэх юм бол торгуулна. Нөгөө нэг дээшээ явдаг лифт эскалаторны конобыг хамаагүй дарах зориггүйгээр дарах юм бол $10,000. Метрон дотор хамаагүй конопыг дарах юм бол тэд болно. Гудамжинд бохмохин гэх юм бол тэд. Гэвь янз янзын торгуулууд ингээд бүх л юм дээр бичсэн. Тийм учраас торгуул хот гэж нэрлэдэг. Нэг удаа бид нэр оройтж явж байгаа манай хүүхэд маань бага охин маань тэр үед ямар юм үтсэн байсан. Та нар пингвинсгийн хүүхэлтэй нэг мэдэх үү? Тэр пингвинсгийн хүүхэлтэй кино дөнгөж гарчаад дараах л та. Тэр нь чинь нэг цахилахгүй пингвин байдаг. Тэр яадаг вэ гэхээр улаан конопуудыг очиж дардаг. Яг тэр хүүхэлтэйг үтсэн байсан. Тэгээ Сингапурд яваад очив бид нар зугаалж байгаа орой гэрлүүгээ арих гээд метроны буудлын руу яваад орсон чинь манай хүүхэд явж очиж шууд нөгөө эскалатор гэж байдаг шүү дээ. Дээшээ явдаг урсдаг шатны унтраалыг товч явж талцсан. $1,000. 5,000 ч үлээ 1,000 ч үлээ мэдэхгүй ямар амар үнэтэй. Яана гээл тэгээ тэр үед манай цулааны маань ахлагч бас хамт сурж исэн. Луя чи өөрөө учрын болоор би англиар ярьж чадахгүй шүү гэд. Тэгэж учрын болсон. Өөр ингэсэн дүрмтэй. Өнөөдөр бид нар Христэд итгэснээс хойш одоо яаж байгаа вэ гэхээр Бурхны хаанчлалын иргэд болж амьдарч байгаа. Бурхны хаанчлал өөрийн гэсэн дүрм журмтай. Өөрийн гэсэн ёс зүйтэй. Өөрийн гэсэн хэмжээтэй. Өөрийн гэсэн бас химнэлтэй. Ялангуяа Матай номын 18 дугаар бүлэг бол Бурхны хаанчлалын иргэдийн амьдралын хэм маяг. Тэгээ тэр хүмүүс ингээд нэг дор цуглахлаар тэнд гардаг зүйлсүүдийг шийдэх өөрийн гэсэн дүрм журмыг тэнцээ яасан бэхлээр тогтоож өгсөн байдаг. Бүгдээрээ хамтдаа Библийг нэгээд Матай номын 18 дугаар бүлэг дээр очицгаая. Өнөөдөр би та бүхэн Тэнгэрийн хаанчлалын хүмүүс гэсэн сэдвээр Матай номын 18 дугаар бүлгээс хуваалцъя. Матай 18 дугаар бүлэг. Эзэн Есүс Христ өөрийнх нь шавь дагалдагчдыг өөрийнх нь хаанчлалд дуудаад Тэнгэрийн хаанчлалыг тэдний дунд бий болгохдоо дагалдагчтай хандаа тэгвэл Тэнгэрийн хаанчлал дотор бид хэрхэн амьдрах ёстой вэ? Ялангуяа олон хүмүүс нэг газар цуглаад ирэх үе тэнцээ юу болдог вэ гэвэл юм болдог. Түүнийг Есүс Христ мэдчихсэн учраас Тэнгэрийн хаанчлалын иргэдүүд хэрхэн амьдрах ёстой? Тэд хэрхэн бие биенийгээ хайрлах ёстой? Бас хэрхэн бие биентэйгээ харьцах ёстой? Мөн бас хэрхэн бие биенийгээ уучлах ёстой? Тэр дунд байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ гэдгийг Есүс одоо энэ өөрийнх нь дагалдагчид хандаж зааж байгаа. Өөрөөр хэлбэл Есүс Христэд итгэдэг, түүнийг дагдаг, өөрийгөө Есүсийн дагалдагч гэж бодож байгаа. Тэдгээр бүх хүмүүст энэ хэсэг хамаатай гэсэн үг. 1-р ишлээс ахвалаа 5-р ишлэгийг хүртэл би та бүхэнд уншиж. Тэр цаг шавнар нь Есүс дээр ирж Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуун байх вэ гэж асууж. Тэр нэгэн хүүхдийг дуудаад тэдний дунд зогсоож айлцсан нь. Үннээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж хүүхдүүдтэй адил болохгүй бол Тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. Иймээс хэн нэгэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно тэр нь Тэнгэрийн хаанчлалд хамгийн агуунд болно. Хэн миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна тэр намайг хүлээн авч байгаа юм аа гэсэн. Есүс Христийн дагалдагч нарын хооронд ямар асуудал гарсан бэ гэхээр хэн нь агуу вэ? Хэн нь мундаг вэ? Хэн нь илүү сүнслэг вэ? Хэн нь илүү ажилсаг вэ? Хэн нь илүү их Библийг мэддэг вэ? Хэн нь одоо илүү их зориулттай итгэж вэ? Хэн нь одоо магадгүй их өргөл өргөдөг, хэн нь бага өргөл өргөдөг? Хэн нь илүү их цагаар үйлчлдэг, хэн нь бага цагаар үйлчлдэг? Хэн нь илүү их одоо мундаг гайхамшиг гараг хийдэг, нөгөөтг нь илүү бага гайхамшиг хийдэг вэ? Гэх мэт чинь янз янзын ийм өөрийн гэсэн критерий буюу ийм өөрийн гэсэн ийм шалгууруудаар өөртөө ингэж алдаршуулж хэлж байгаа. Энэ шалгууруудыг өөртөндөө тавьж гэлсэн. Иесусийн дагалдагч нарын хувьд. Нөгөө 12 шүү дээ. Нөгөө алдартай 12. Энэ зүгээр нөгөө хоол идчихэл гидсэн затглаарэ Иесусийн сургаалыг нэг сонсч конференцд оролцоод гэртээ хараад тэгээд маргааш нь цовдлгээд хашгирч ирсэн тэр 5,000 талаар яриаггүй. Эсвэл хинж бүү юм мэддэхгүй тэр 7,000 хүний талаар ерөөсөө огт яриаггүй. Зүгээр нэг нуурын иргэдээ далайн иргэд дээр очиод
Уулан дээр гараад сургаалаа заачаа тэр дунд итгэсэн итгээгүй мэддэхгүй байж байгаад ингээд яваад өгсөн тэр хүний талаар огт яриаггүй. Энд чи хэний талаар ярьж байгаа вэ гэхээр Есүсийг дагсан 12-ын талаар ярьж байгаа. Есүстэй хамт унтдаг, хамт босдог, хамт иддэг, хамт үйлчлдэг, бас хамт хөөгддөг. Есүсээс яг өөрөөс нь хэн нэгэн хүнээр дамжуулж биш, шууд Есүсээс өөрөөс нь сурсан 12 дагалдагчийн талаар ярьж байгаа. Өөрсдөндөө магадгүй тэднэрд нэг юм янз янзын критерий гэж ярьдаг. Шалгуурууд тавьж гисэн. Тэр шалгуур нь ямар шалгуур вэ гэхээр хэн нь илүү агуу болох вэ гэдэг шалгуур. Өнөөдөр бидний дотор ямар нэгэн тийм шалгуурууд байдаггүй. Би энэ хүнээс арай илүү гэдгийг маань танд ямар зүйл мэдрүүлдэг вэ? Та хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулахдаа өөрийгөө юугаар нь илүү харьцуулдаг вэ? Өөрийгөө илүү мундаг итгэгч, илүү сайн итгэгч, илүү мундаг дагалдагч гэдгээ мэдэрдэг зүйл чинь юу вэ? Хийж байгаа үйлчлэл чинь үү? Зарцуулж байгаа цаг чинь үү? Эсвэл хийсэн зүйлсээ чинь хавьяа юу? Эсвэл цуглаанд олон жил явсан тэр жил хугацаа юу? Эсвэл одоо байгаа үйлчлэлийн чинь нэр томьёо хэрэгэм зэрэг үү? Юу таныг тийм мэдрэмж өгүүлдэг вэ? Ямар зүйлсүүд та бодглохлээрээ би одоо болж ин шүү гэж боддог вэ? Дагалдагчдын хувьд ч гэсэн яг тийм. Өөрсдөн гэсэн тийм шалгуурууд баг. Би Есүстэй хамт шүнжэнгүй хамт залбирсан. Би арай лаг бах. Арай мундаг. Би Есүстэй хамт уулан дээр гарч залбирсан. Би арай мундаг. Тэгсэн чинь тэнцээс явах нь тийм магадгүй. Тэгэж ярих юм бол Есүсийн хамгийн хайртай шавь нь би шүү гэж тийм. Гэхдээ энэ үед бол магадгүй тийм огт яригдаг байх л та. Ямар тач гэсэн тэдний хувьд ямар өрсөлдөөн гівгэнд би болж эхэлсэн бэ гэхээр энэ байдаг өрсөлдөөн. Хин нь агуу биш үү? Хин нь илүү зориулттай, хин нь илүү зориултгүй вэ? Хин нь Есүстэй хамт удаан байсан, хин нь бага байсан бэ? Хин Есүсийн хоолыг хийсэн, хин хийгээгүй вэ? Хин Есүстэй хамт хүн идгээсэн, хин Есүстэй хамт хүн идгээгээгүй. Та бүхэн санаж байгааг бол Март Мари хоёрын түүх байдаг те. Эгчдүү хоёр. Өөрсдийн арга замаараа тэд бурхандаа үйлчлдэг. Ингээд олон хүмүүс хамт цуглах үед энэ чинь юу болж эхэлдэг вэ гэхээр өрсөлдөөн бий болж эхэлдэг. Хэн илүү агав вэ? Тэгээ бүгдийг ингэж байранд оруулж дээр доор гэсэн байршлуудад хүмүүсийг яг байгуулж эхэлдэг. Гэхдээ Есүс тийм юм заасан уу? Есүс бидэнд огт тийм юм заагүй. Бид өөрсдийн бэлгүүдээр л үйлчлдэг. Үнэхээр бусад үйлчлэх бэлгэтэй хүмүүс яадаг вэ гэвэл босчоод хинч хэлээгүй гол очоод зүгээр л үйлчлэгчдэг. Бусад өгөх бэлгэтэй хүмүүс яадаг вэ гэхээр хинч мэдэхгүй байсан ч гэсэн тэр хамаагүй. Ямар ч хамаа байхгүй. Нөгөө хүн магадгүй баярлалаа гэж хэлэхгүй байсан ч хамаагүй. Эсвэл хин нэгэн урд гарч ирэл тэр хүн ингэж ивэлээ гэж хэлэхгүй байсан ч гэсэн хамаа байхгүй. Харин ч баг намайг битээ ийлээрээ би зүгээр л ивэчээ гэж хэлдэг. Сайн мэдээ тараадаг хүмүүс бас байна. Маш амьдралын нөхцөл байдал хэцүү, маш хүнд хэцүү нөхцөл байдал ч гэсэн зүгээр гараа сайн мэдээ тарааждаг. Тэндээсээ өөрийнх нь амьдралын тэр баяр хөөр бурхнаас ирсэн өгөгдлөө мэдрээд ямар нэгэн зүйл би болж ин доо гэдэг мэдрэмжээ тэндээсээ авч явах. Бурхан тэр хоёрын хоорондын харилцаа шүү дээ. Зарим хүмүүс чимээгүйгүй шиг тэнцээ залбирж явах үедээ үнэхээр бурхан тэр хоёрын хоорондын харилцаанаас би болсон тэр одоо тэр нэг гүйцэтгэлийг сэтгэл хангалуун байдлыг бурхнаас ирж байгаа тэр амар тайвныг тэндээсээ мэдрээд залбирлын үйлчлэж байгаа хүмүүс гэсэн бас байдаг. Эсвэл зарим нэг хүмүүс нь яадаг вэ гэхээр яг гараараа юм хийдэг хүмүүс бас байгаа. Өөрөө оролцохгүй бол болтоггүй. Заавал тэнцээ байж гар бие оролцож тэгжээж тэндээс яадаг вэ гэхээр за би өстө нэрэ. Гэтэ энэ юу гэсэн үг гэхээр би энэс илүү мундаг байлаа. Тэрнээс илүү сайн байлаа гэсэн үг шүү дээ биш. Бурхан бидэнд ямар бэлэг өгсөн бэ? Яг тэр бэлгүүдийн дагуу бид нар үйлчилж байгаа. Түүнийхэн дагуу явж байгаа. Тэр энэ хүний хийж байгаа үйлчлэл, тэр хүний хийж байгаа үйлчлээс дор дээр гэдгийг бид нар яадаг вэ гэхээр заримдаа өөрсдөө нэг тийм шалгуур үзүүлэлтүүд тавьж хагаад тэрнгээр үнэлэх гэж оролдож эхэлж байгаа. Тэр үед яадаг вэ гэхээр бид бибинийхээ гомдоож эхэлдэг. Нэг арслан үхэр хоёр хоорондоо сууж гинэ. Мэдээж суухгүй нь ойлгомжтой. Зүгээр л жишээ тийм. Үхэр ихнэр нь яасан бэ гэхээр өдөржингөө сайхан хоол хийсэн. Талбайд гараад маш олон янзын гоё гоё ногоонод түүж ирээд хоол хийгээд ирэх үед нь нөхөр арслан нөхөр нь гаднаас орж ирэхдээ шинхэн мах аваад ирж гэнэ.
Тэгэд би бинийгээ дайлах гэсэн боловч энэ ажил болоогүй. Бид нар бэлгүүттэй биднэрт өгсөн Бурхны чадварууд байгаа. Бурханаас өгсөн. Зүрх сэтгэл байгаа. Бурхантай харилцах өөрөөр ингэсэн төвшингүүд байдаг. Тэд нар хоорондоо ялгаатай. Ихтэй ялгаатай боловч нэг эзэн биднийг яг ажиллуулж байдаг. Заримдаа бид нар өөр нэг хин нэгний бэлгийг харахтаа ойлгохгүй тохиолдол бас байна. Өө яагаад ингэж өөрийгөө зовоодаг юм болоо? Эсвэл энэ яагаад ингэдэггүй юм болоо? Тэгэхээр тэнд өөрийн гэсэн бэлэг байна. Тэр бид өөрсдөө бэлгүүдийг харьцуулаад дээр доор гэдэг ийм зүйлсүүдийг тавьж эхлэх юм бол яадаг вэ гэхээр бие биендээ гомддог, бас бие биенийгээ гомдоож эхэлдэг. Есүсийн дагалдагч нарын хувьд нөгөө 12-ийн хувьд яг л ийм асуудал гарч эхэлж байгаа. Хин нь агуу вэ? Хин нь мундаг вэ? Хин нь илүү вэ гэсэн асуудал. Тэгээ энэ яадаг вэ гэхээр дээр доор гэсэн ийм одоо юу гэх юм харьцуултыг бий болгосноос болоод эдгээр бие бинийгээ гомдоож эхэлдэг. Тэр үед нь Есүс Христний хүүхдийг авчираа голтон зогсоодог. Яагаад хүүхд авчиж голтон зогсоосон бэ? Яагаад гэвэл хүүхэд хүний тоонд хүртэл тооцогддгүй ийм нэгэн байхгүй юу? Тухайн үед. Гитсэн хүн байлаа гэж тоолдог хүүхдийг огт тоолдоггүй. Яагаад гэвэл хүн биш юм шиг болоогүй. Гэтэл хүн гэж тооцогдохгүй байгаа тэр хүүхдийг голтон авчиж тавингуутлаа та нар энэ хүүхд шиг болохгүй бол яг энэ хүүхд шиг гэдэг нь яг тэр хүүхдтэй адилхан жижигхэн болоод ч юм уу те тийм огт яриаггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл би хамгийн дээр нь дээшээ хэсэгтэйгээр би бусдын төлөө үйлчлэх, бусдад өөрийгөө зориулах, тэр өөрийгөө даруй болгох гэдэг энэ санаа энэ чинь явж байгаа шүү дээ. Тэгэхгүй бол яг хуучлаарай. Үннээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж хүүхдүүдтэй адил болохгүй бол Тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй энэ биш гэдэг шиг тий. Энэ орохгүй гэдэг шиг Есүс яасан бэ дагалдчихраа энэ та нар өөрчлөхгүй болохгүй гэж хэлсэн. Нөгөө 12-ийнхоо. Иймээс хин өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно тэр нь Тэнгэрийн хаанчлал хамгийн агуунд болно. Энэ хаанчлалын зарчим баггүй юу? Энэ дэлхийн зарчим бол яадаг вэ гэхээр энэ дэлхийн зарчим бол хамгийн өөрийгөө агуу болгож жагаад бусдыг нухчин дарж хагаад тэгээ бусдын дээр гიშгэж яагаад яадаг вэ гэхээр өөртөө гэж дээр мундаг гэсэн энэ ойлголт руу очиж идэг. Тэндээс мэдрэмж авч идэг. Гэтэл хаанчлалын зарчим болохоор уруу. Бусдад өөрийгөө тавьж өгөөд бусдад үйлчлээд бусдад өөрийнхөө амьдралыг зориулах үед Есүс биднийг яадаг вэ гэхээр шагандаг. Энэ нь хаанчлалын зарчим ондоо. Бидний амьдарч байгаа нийгмийн зарчмаас Бурхны хаанчлалын зарчим ондоо байдаг. Энэ зарчим Христийн дагалдагч нарын дунд яг хэвээр үйл ажиллах ёстой. Яагаад вэ? Яагаад гэвэл бид нар Христийн хаанчлалын ард иргэд учраас, Христийн дагалдагч учраас бид нар тэр дагалдагчийн амьдралаар амьдрах нь зүйн ёсны хэрэг. Тэгээд энэ нэг өрсөлдөөн юунууд нь яадаг вэ гэхээр нэг юм асуудал авчдаг. 4 6 дугаар ишлээс би та бүхэнд цааш нь уншиж өгье. 9 дугаар ишлэл хүртэл. Надад итгэгч нь балчруудаас нэгийг нь хэн бүдрүүлнэ тэр нь хүзүүндээ термин чулуу зүвгээд тэнгисийн гүнд живслэн дээр. Бүдрүүллийн улмаас ертөнц солгүй. Юу гэвэл бүдрүүлэл эрхэн зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй. Гарчин эсвэл хүлчин чамайг бүдрүүлвэс тас цавчиж хай. Хоёр гартаа эсвэл хоёр хөлтөөгөө мөнхийн галд хаягдснаас гаргүй эсвэл хөлгүүгээр аминд орох нь чамд дээр. Нүд чин чамайг бүдрүүлвэс ухаж хай. Хоёр нүдтэйгээ галд тамд хаягдснаас өрөөс нь нүдтэйгээ аминд орох нь чамд дээр гэж хэлдэг. Тэгээд энэ нөгөө нэг хаанчлалын харилцаанд хаанчлалын Бурхны ард түмний нэгэн хэсэг болоо явж хахад яадаг вэ гэхээр би дээр би доор гэсэн энэ үзлүүд нь хүмүүсийн хоорондох энэ үзлүүд нь яадаг вэ гэхээр би бинийхээ унгааж эхэлдэг гол асуудал. Гэхдээ яг одоо дүрмийн бус тоглолт хийж чинь би бол яг одоо ийм өстө нэрээ тэгээ өөрийнхөө дүрмөөрөө явдаг гэж та ч юм уу тэ хин нэгэн хийж болох юм. Гэтэл асуудал нь юу вэ гэхээр асуудал нь нөгөө талд ийм өчүүхэн гэж бодогдох үз хин нэг ч хамаагүй бүдрүүлэх аваас за даа чи тэгээд термин чулуу хүзүүндөө зүгөө тэнгис рүү унтсан дээр дээ гэж асар юм хүчтэйгээр хэлдэг. Энэ юу гэсэн үг вэ?
олон тохиолдолд бидний энэ махан биеийн энэ хүмүүс яадаг вэ гэхээр нэг ийм их хүчтэй, мундаг, эрх мэдэлтэй, нэр алдартай хүмүүст бид нар илүү сайхан ашигладаг, илүү гоё харагддаг. Бид нар өөрсдийнх нь царайны нөгөө талыг харуулдаг. Тал засдаг. Монголоор хэлбэл. Тэгээд бүх юмаа барьж гүйдэг. Яг яах гэж байгаа мэдэхгүй. Гэхдээ тэгдэг. Гэхдээ өөрөөс нь сул дээр одоо нэг өөрийнх нь энэ шалгууруудаар өөрөөс нь доор гэж үзэж байгаа хүмүүст нөгөөдлийнхэн царайг харуулж байгаа. Тал засах шаардлага байхгүй. Би бол шулуун шудраг хүн, шууд хэлцдэг хүн. Ийшээ гарах юм бол бас хүний нүүрэн дээр хамаагүй шудраг шулуу хэлгэж бас хайшин. Юм чинь бас атайхан хэлэх ёстой шүү дээ гэж хэлнэ. Гэхдээ ийшээгээ харвал би бол шулуун шудраг хүн, хэлэх гэсэн үгээ шууд хэлцдэг. Тэгээ Есүс юу гэж хэлж байгаа вэ гэхээр та нар тэгээд хамгийн сул дорой нэгнийгээ унгаах юм бол зүгөөрээ гараа гэж хэлдэг. Заримдаа аав ээж нар нэг хүүхдэд тэгдэг тий. Та нар дүүгээ нилээн шоколад ах шиг байна да. За би та нарт хэлээл байгаа шүү гэж хэлдэг тий. Есүсийн дагалдагчдын хувьд ч гэсэн би бинийгаа хөөхөн бас шоколчдаг байсан юм шиг байна. Тэ нөгөө 12 шүү дээ. Би бинийгаа шоколол. Тэрийг нь Есүс хараал гэдэг. Чимээгүй байгаад байгаа нь Есүс хараагүй гэсэн үг өрдсөө биш. Тэгж байгаа яаж байгаа вэ гэхээр одоо 18 дахь эшлэлээр одоо хэлж байгаа байхгүй. Хамгийн сул дорой гэснээр та нар гомдоогоод үзээрэй. Унгаад үзээрэй. Тэрний оронд термин чулуу хүзөндөө зөвгөө тэнгис хаягдсан дээр шүү гэж чимээгүй байж ажсэн айхтар үг хэлдэг. Энэ бол Иесус Христийн сурганы арга барил. Биднэрт энэгээ дамжуулж Иесус юу зааж байгаа вэ? Бид бие биентэйгээ харьцахдаа, бусдад харьцахдаа, бусдыг өөрөөсөө дээр гэж үзэж харьцах хэрэгтэй. Бусдыг өөрөөсөө дээр гэж үзнэ гэдэг чинь юу гэсэн үг юм? Өөрийгөө шалт тэнийг мангар болгоно гэсэн үг юм уу? Бид бусдыг дээр гэж үзэхлээр бид нар яадаг вэ гэхээр нөгөө нэг хоёр нүрнийхэн аюу айтайг нэг харуулж ажилтдаг байхгүй юм үндсэндээ. Тийм биз дээ. Бид нар ерөнхийлөгчийн өрөөнд явж орчингуутлаа би бол шулуун шудраг хүн танд шууд хэлчихье гэж хинждэхгүй. Сошиалын араас бол баахан юм бичдэг хэрнээ царайг нь аргахлаар ерөнхийлөгчөө гар бариад 6 авах гэж зорддог биз дээ. Яг л тийм. Есүс дагалдагчдаа яг л ийм зүйлийг зааж байгаа. Бусдыг дээр гэж үзэх юм бол бидний амьдралын нөгөө нэг хоёр нүрний маань айгүй айтайхан талан тэр хүн рүү гарч ирэл. Бусдыг доор гэж үзэх юм бол айгүй талан доош харж ирэл. Цааш нь Есүс Христ өөрийнх нь дагалдагчд хандаад 10 дугаар ишлэлээс 14 дугаар ишлэл хүртэл ийхүү хэлсэн байдаг. Та нар энэ багчуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар тэнгэрт байгаа. Эцгийн минь царайг байн харж байдаг шүү. Есүсийн өөрийнх нь заасан сургаал шүү. Энэ хин нэгэн зөвөр нэг юм пентекост харизматик те айгуу тийм сүнслэг хүний хэлсэн үг биш. Есүсийн өөрийнх нь заасан сургаал. Учир нь хүний хүү алдагдсныг аврахаар ирсэн юм аа. Та нар юу гэж бодож байна вэ? Хэрв нэгэн хүн 100 хонтой байтал тэднээс нэг нь төөрвөл тэр 99 хоноо ууланд орхичхоод төөрснийг нь хайхаар явахгүй гэж юу? Үннээр би та нарт хэлье. Хэрв тэр олчвол төөрөөгүй 99 хонноосоо илүүгээр түүнд баярлах болно. Тиймд энэ багчуудаас хэн нэг нь алдагдах нь тэнгэрт байгаа эцгийг чинь хүсэл биш шүү. Есүс Христийн зааж байгаа сургаал нэлийн сериусны нэлийн хурц болж эхэлж байгаа одоо. Хурц болохдоо юу гэсэн бэ гэхээр нөгөө 12-ыг суулгаж байгаад хэлж шүү дээ. Хайтайхан байгаарай. Эндээс нэг нь л энэ 99 хон шиг ингээд унах юм бол ямар их гар цохирол, ямар их уух шүү, ямар их зүйл тэнгэрт болох вэ гэдгийг та нар бодож үзсэн үү гэж. Энэ чинь зүгээр нэг хоёр хүний хоорондын хэрүүл биш. Зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүсийн асуудал ерөөсөө биш. Энэ бүр тэнгэрт холбоотой асуудал гэж. Энд нэг хүн нөгөө хүнийгээ бүдрэж унгах нь тэнгэрт Бурхны өмнө гэрчтэй, Бурхны өмнө өмгөөлөлтөө, Бурхны өмнө очих ёстой асуудал гэсэн. Хоёр хүн хоорондоо хэрэлдлээгээ шүүхтэр очихгүй байх л та. Гэхдээ хүнийг гимтээгээд хууль зөрчих юм бол одоо яах вэ? Хариуцлага хүлээнэ.
шүүхтэр очино нөгөө хүн гомдолтой байх юм бол яг л энэ талаар ярьж байгаа. Тэгээ энийг ямар юу гэж бүр шүүхтээ бүр Тэнгэрийн улсын шүүхтэр очин шүү нёгийгээ гомдоогуул нёгийгээ унгаавал гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ тэр нь бүр хамгийн сул дараа. Магадгүй монголчууд ярьдаг заримуд нь те яг мөнгөтэй хүнд хууль үйлчилдэг за үнэн худал нь мэдэхгүй гэхдээ тэгж ярьдаг. Тэнгэрийн улсд бол тийм байхгүй. Тэгээд Есүс юу гэсэн бэ гэхээр 100 хонтой хүн нэг хон налга болоход 99-гээ үлдээж жагаад нэгийнхэн төлөө явна шүү. Тэгээ тэр нёгийгээ олж олж аваад нөгөө 99-ээс ч илүү их баяртай байна шүү гэж хэлж байгаа. Энэ нөгөө нэг бурхан Тэнгэрийн улсад тэр нэг хүн сул дорой хүн ямар их үн цэнтэй вэ гэдгийг зааж өгдөг. Тэгээ Христийн дахалдагч нарын хоорондын амьдралыг ямар байх ёстой гэдэг стандартыг нь одоо энэ зүйлээр дамжуулж зааж байгаа. Ямар стандарт, ямар хууль дүрмийн чи үйлчилж байгаа вэ гэвэл хамгийн сул дорой гэж бодож байгаа тэр хүн унах юм бол тэнд шүүх хурал болно шүү гэдэг юм. Тийм учраас бид бусдыг өөрөөсөө дээр гэж үзэж, өөртөө даруй болгоод, өөрт байгаа хамгийн сайнаараа бусдад үйлчлэх ёстой. Есүс Христ алдагдсныг хайж ирсэн тийм л бурхан. Тэрнээс Есүс Христ бидний бурхан яадаг вэ гэхээр ядарсан сул дорой нэг нь дээр нь гисгчж хагаад цаашаа явдаг тийм бурхан ердөөсөө биш. Бурхан алдагдсныг хайж аврахаар эмч хүн өвчтөө хүнд хэрэгтэй байдаг шиг хамгийн зов зүдэрсэн хамгийн сул дорой өсөх шаардлагатай зан чанарын хувьд, нийгмийн хувьд, айгүй олон талын хувьд биднэрт маш олон түн бум бэрхшээлүүд байгаа шүү дээ. Бид түүнийгээ харьцуулж эхлэх үед өөрийгөө илүү дээр гэж бодчих. Тэр үедээ бид нар царайных нь нөгөө талыг харуулдаг. Тийм учраас алтан зарчим бусдыг өөрөөсөө дээр гэж үзсэн. Тэгэх юм бол бид өөрсдөө хамгийн сайнаараа тэр хүнд хандах болно. Тэгэхгүй байх юм бол тэнд яах вэ? Есүс Христ ямар нэгэн зүйл ярина гэдэг талаар хэлсэн. Тэгээ 15 дахь ишлээс нахуулаад одоо энэ чинь нэг сонирхолтой зарчмыг ярьж хэлдэг. Энд ямар зарчим ярьж байгаа вэ? Ах トゥ чинь нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаараа уулзаж зэмэл. Хэрв тэр чамайг сонсвол чи ах トゥ усээ олж авсан хэрэг. Харин тэр үл сонсвол өөртөөгөө хамт нэг эсвэл хоёр хүн дагуул. Тэгвэл 2 юм уу 3 гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно. Тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Хэрэг чуулганыг ч хүртэл ис сонсвоос тэр чиний хувьд харь болоод татвар хурагч мэт байгаа. Үннээр би та нарт хэлье. Та нар газар дээр юг холбоно тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юг тайлна тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно. Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэрт эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь 2 буюу 3 уулаа миний нэрээр хаан цугланд би тэнд дунд байна гэж айлтгуулсан. Энэ ишлэлийг хүмүүс Бурханаас залбираад хүссэн юм авахтай ашигладаг. 2 болон түүнээс дээш хүмүүс цуглаад залбирх юм бол Бурхан хариулна гэсэн. Хоёулаа мөнгөний төлөө гуй. Мөнгө хэрэгтэй л те. Хоёулаа байрны төлөө гуй. Байр хэрэгтэй мөн. Гэхдээ Есүс энэ чинь юу ярьж байгааг юу ярьж байна? Есүс юу хэлэх гээд юу хэлсэн бэ гэдгийг бид нар бодох ёстой. Үүнийг л бид нар хам сэдв гэж нэрлэдэг байгаа юм. Өөрөөр хэлбэл бид нар Библиэс үзм түүж яадаг вэ гэхээр нэг үг хэлэнгуутл нь энэ ийм юм хаагаад өөрийнх нь хүслээрээ тайлбарлахын тулд Библи бичигдээгүй. Библи бол Бурхны санамсаргүйгээр амнаас нь гаргасан ямар ч логик дараал байхгүй, хам сэдв байхгүй тийм үгийн нийлбэр ердөөсөө биш. Библи өөрийн гэсэн утга санаатай, зоригтой, зориг дотроо түүнийг илэрхийлсэн үгтэй, хам сэдвтэй, өгүүлбэртэй ийм Бурхны бичсэн захиа. Өөрөөр хэлбэл Библийг Бурхан хүн төрлөختөнд өгтөө тухайн параграфаар дамжуулж юу хэлэх гээд байгаа вэ? Ямар зүйлийг яриад байгаа гэдгийг бид нар сайн ойлгох ёстой. Тэгэхгүй тэндээс нэг үг тийм гэж хэлэнгуутл нь тийм гэсэн. Юунд тийм гэсэн бэ? Есүс дандаа тийм гэдэг юм аа. Тийм учраас хүн зодож болно тийм, хулгай хийж болно тийм гэж тайлбарж болохгүй шүү дээ. Юунд тийм гэж хэлсэн бэ гэдгийг бид нар мэдхийн тулд тухайн бүлгийг хам сэдвийг бид унших ёстой. Тэгжээж Есүс би бинийгээ уучлах, хайрлахад тийм гэж хэлсэн юм байна. Харин үзэн ядах, өрсөлдөх, атаархах
гомдоох, үл уушлахад үгүй гэж бас хэлдэг юм байна. Үгүй гэдгийг авахгүй шүү дээ. Үгүй гэдэг үг нь барингуутлаа Есүс мөнгөнд үгүй гэсэн юм байна. Тийм учраас мөнгөгүй амьдрна гэж хинч хэлэхгүй. Гэхдээ тийм гэдэг үгийг барьж аваад хэрэглэнэ. Үүнийг л prosperity theology буюу юу гэж хэлдэг вэ? Баялагын онол гэж хэлдэг. Өөртөө таалагдсан гоё гэсэн хэсгүүдэд түүж аавна. Есүс энэ чинь 2 болон түүнээс дэш хүмүүс суглаад залбирахлаар байртай болгоно, асуудалгүй амьдруулна. Эсвэл юу ч гуйсан хамаагүй гуугаалаа. Тэгээ би 3 хүн болцсон. 3 хүн болчлоо. Одоо олонхын саналаар залбирлын дэмжихээс гэсэн тийм байхгүй. Есүс тэгээд нэг хүчндүүлээлтэй 3 хүн залбир болон гутлна. За одоо ингээ гуйс юм хүчтэй гэдэг тийм арга яйдсан бурхан биш шүү дээ. Яагаад энийг хэлсэн бэ? Эн чинь нөгөө нэг уучлалын талаар ярьж байгаа шүү дээ. Бие бинийгээ хүлээн авах талаар ярьж байгаа. Бие бинийхээ өмнө гимших талаар ярьж байгаа. Бие бинийгээ босгон байгуулах талаар ярьж байгаа. Энэ 18 дахь бүд чинь бүхэлдээ л тийм шүү дээ. Дагалдагч нарын хооронд байсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Есүс одоо яаж байгаа вэ гэхээр өөрийнх нь дагалдагчд хандаад энэ сургаалыг зааж байгаа. Нөгөө бие бинийгээ уучлахгүй байгаа. Бие бинийгээ гомдоогоо зовоод байгаа. Энэ дагалдагч нартай хандаад хэлж байгаа ийм сургаал. Энд юу гэж хэлж байгаа вэ гэхээр та нар 2 болон 3-ла цуглах юм бол тэгээд залбирх юм бол би та нарын залбирал хариулна гэж хэлсэн. Юу гэсэн үг вэ? Тэнд уучлал, сэргээн босголт, тэнхрүүлэлт, өршөөл, нэгүсэл энэ яригдж байгаа байхгүй юу? Тэрнээсээс намайг баялагтай болгох, намайг машинтай болгох, намайг амралтын газартай болгох, намайг байртай болгох. Ядаж тэгмээр байгаа бол өөр ишл ав. Тэ? Өөр ишлэлээр яар. Энэ ишлэл бол бид нар бие бинийгээ хүлээж авах талаар ярьж байгаа. Үүнийг бид нар хам сэдэг гэж нэрлэдэг. Ямар ч тэнэг хүн ингэж ярихгүй. Хүүхдүүдээ бие бинийгээ хайрл мөнгө. Ямар утгатай. Ямар ч утгагүй ийм бид нар ярихгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр хам сэдв дотор хэрэгцээтэй шаардлагатай үгсүүдийг л хэрэглэнэ үхээс ш. Тэр үгийг барьж аваад өөртөө чинь аваач наах юм бол гаж урсгалаас ялгаа юу вэ? Гаж урсгал чинь дандаа ингэж гаж ирдэг шүү дээ. Тийм ээ? Гаж урсгалууд яадгүй. Ерөсөлим их гингут их эмгтэй бурхан бас байж болох юм байна гээл тэгээ ээж бурхан гараад ирсэн. Гэх мэтлэн байдлаар яадаг вэ гэхээр иймэрхүү нэг үгийг барьж аваад тэр үгээ өөрийнхөө хүссэнчлэн тайлбарлахыг яах вэ? Хойроглох хэрэгтэй, болгоомжтой байх хэрэгтэй. Тэгэл гів гинт нэг толгойд нэг үг харавж орж ирнэ. Тэр үгээ барайл тэр үгээрээ бүх юмыг тайлбарлаж эхэлнэ. Нэг бурхан одоо юу гэдгийг хаан тугсаа гэл тэ хаан тугсаа гэл хийгэн гол хаан хаан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хаан банк юм байна гэж тайлбарж болохгүй шүү дээ тийм ээ. Энд чинь өөрийн гэсэн зорилго бага. Тийм. Есүс яагаад тэрийг хэлсэн юм бэ? Библи яагаад үүнийг хэлсэн бэ? Энэ яриад байгаа зүйл нь юу вэ гэдг юм бэ? Тэгээ энэ ч сая юу гэсэн бэ? Нэг зарчим яриад байна. Нэг 3-ын зарчим. Хэрв хин нэгэн хүнтэй чи асуудалтай байгуул эхлээд тэр хүнтэйгээ очиод уулзсан. Найзаа, миний дүү, ахаа, ихчээ. Энэ байгаа зүйл чинь миний хувьд энэ бол эзний энэ үгийг зөрчиж байна. Энэ надад таалагдж байгаа таалагдахгүй асуудал биш шүү. Энэ эзний үгийн дагуу бол энэ бол буруу зүйл байна. Тэгэхээр энэ зүйлээ чи болох хэрэгтэй. Чи нэг л тэрнтэй завхаараад яваад ах шиг байна. Болоороо нөхөр. Наач чи эзний дотор буруу шүү. Гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орно гэдэг бол буруу шүү. Нүгэл шүү. За зүгээрээ гараа тий. Энд чинь миний амьдрал гэх юм бол яг. За би чамтай ярих гэж оролдлоо. Чи хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол одоо дараагийн шат руу оръё даа гэж. Энэ шат нь яг. Эсийн бүлгийн ахлагчийн дагуулж ирсэн шүү. Эсвэл нэг менторыг удирдагчийг дагалдуулагчийг. За би өөртөө нош уулцсан. Гэхдээ энэ тэрний их нэртэй завхаараад байгаа болохгүй байна. Одоо яах вэ? Та хэлж өгөөч, хоёулаа хамт очие. Би өөртөө хэлс уулцсан болохгүй. За хамт очие. Эсийн бүлгийн ахлагчтай хамтч. За би ингэж сонслоо. Үнэн үү? Чи энийгээ болох хэрэгтэй. Наа чи буруу шүү. Та хоёрт миний амьдрал хамаагүй. Хинтэйгээ юугаа хийнэ? Чамд ямаа хамаа байна та хоёрт. Энэ одоо яах вэ гэвэл чуулган. Тэгээ Библи юу гэсэн бэ гэхээр тэгээд хэрвээ тэр хүн чуулганд мэдэгдээд чуулган хүлээн зөвшөөрөхгүй бол чуулган гэдэг чинь бүх нийт шүү дээ. Уучлаарай тэр хүн бол арх ухаа болоо. Юу гэдгийг те?
Миний юу үед жоохон чамд хамаагүй. Ахлагчтай намд очлоо. Болоо. Хоёулаа шиллээ шүү. Болохгүй байх юм бол одоо бид нар чуулгана. Энэ бол Библийн эзний хүмүүсийн баримталдаг зарчим. Энэ зарчмын дагуу бид нар хамтын энэ амьдралыг нийгмийг харилцдаг. Чуулган гэдэг бол байшин биш. Чуулган гэдэг бол христч хүмүүсийн цугласан энэ цугларал. Цугларал учраас энэ дунд асуудал бий болно. Харин асуудал гарах үед яаж шийдэх вэ гэвэл энэ зарчмын дагуу шийдэх ёстой гэдэг талаар заасан. Тэгээд эцэст нь одоо дүгнээд энэ бүлгийн төгсгөлт нь юу болж байгааг гэхлээр сонирхолтой юм болдог. Уучлал. Дараа нь Петр ирж түнд эзэн ах トゥ минь миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах юм бэ? За хамаа алга те уучлах ёстой юм байна. Тэгвэл хэдэн удаа уучлах юм? Есүс өөдөөс нь харж байгаа юу гэсэн гэж? Төвггүйхэн 7-70 гэж хэлсэн. Нөгөөт нь бодно шүү дээ. 7-70 гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? 7-7-49. 490 удаа юу? Жилдүү 10 жилдүү эсвэл нэг өдөртөө. Энд юусэн юм математикийн тооцоол бодуулахын тулд Иесус хэлээгүй. Санааны үе гэвэл 7-гийн тоо гэдэг бол хязгааргүйг ерөөхдөө илэрхийлдэг. Хязгааргүй уучлах ёстой. За байж байгаа. Хязгааргүй би бинийгээ уучлах гэдэг чинь юу гэсэн юм? Би нэг удаа хэлнэ, хоёр удаа хэлнэ, гурав хэлнэ, тэрнээс цаашаа бол яг хүмүүсийг үдүүлээ. Нөө шүү. Гэтэл Есүс яг за зүгээр гараа. Хаанчлын хүмүүс бол гэдгүй. Хаанчлын хүмүүс бол нэг удаа уучлна, хоёр удаа уучлна, гурав удаа уучлна, 30 удаа уучлна, 300 удаа уучлна, 3000 удаа уучлна, 70, 700, 7000, 7 сая юу гэдгийг. За одоо болио бурхан минь. Наад чи арай хитэрч юм. Нэг хүнийг хитрхи олон удаа уучлаад байгаа юм биш үү гэсэн чинь Есүс энийгээ тайлбарлаад 6 зүйл зардаг. Тиймээс Тэнгэрийн хаанчлан зарц нартайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаан лугаа адил юм аа. Тэр тооцоо хийж эхлэх үед 10,000 талантын өртөө нэгнийг түүнд авчирв. Харин юм байхгүй тул эзэн түүнийг эхнэр хүүхдүүдийн хамт хамаг юмтаа худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ. Зарц зөвхөн унаж түүнд мөргөөд эзэн намайг төвчж хүлгсэн үү? Би танд бүгдийн төлөе гэж гуйхад тийхүү зарцын ихэд өрөвдөн түүнийг суллаж өрийг нь хэлэлруулжээ. Харин өнөөц зарц гадагш гараад өөрт нь 100 динарын үртэй байсан анд болох нэгэн зарцыг олж аваад барьж аваад хоолойг нь шахаад өрөө төлөх гэж хэлэхүүд нөгөөх нь яг адилхан. Намайг уучлаач би бүрийн төлнө гэхүүд чи өрөө төлсөнгүйгээр шорон тавиач гэдэг чинь. Үүнийг сонссон эзэн нь нөгөө зарцаа дуудаа чи яаж байгаа юм бэ гэж. Яасан? Би чамайг ямар их үрий чи уучлсан бэлээ? Би чамд яаж сайн хандсан бэлээ? Чи яагаад найзтай ингэж хандж байгаа юм гэж хэлдэг. Есүс энэ сургаалаар юу заахж байгаа вэ? Бүгдээрээ хамтдаа гар утсаа гаргаад өөрийнх нь хийсэн бүх нүглийг бичээд над руу мессеж явуулах юм бол хинч бичихгүй юм чи. Яагаад гэвэл тэр чи айгүй ичгэртэй. Тэгээд ч бидний цуглааны цаг хүрэхгүй. Нөгөө нэг ахмадаасаа төрүүлээ буцна гэдэг шиг амьдралын тоогоор бид нар чи нүгэл чи явж байгаа. Гэтэ яг тэр нөгөө нүгэл их баг ялгаа байхгүй л те. Тэр чи нөгөө харуу цагаа явуул гэдгээр хэрэгтэн те. Энэ арай их нүгэлтэй арай муу хүн байна. Энэ арай бага нүгэлтэй бохирдол багтай хүн байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Нэг нүгэл бол нэг нүгэл. Тэнэг гээд ах トゥ угээ илгэхэд дуусаа тамд ороход хангалттай нүглээ ижлээ гэсэн. Тэгээ эзний нэгүсэл байгаа сайн юм да. Бусдаар бол энд чи тэнцэх хүн нэгч байхгүй. Цөмөр хажуудлах хүн дэлээ заяа. Энд тэнцэх хүн нэгч байхгүй юм байна гэд. За одоо хэдүүлээ сайхан. Би ч гэсэн тэнцэхгүй юм байна гэж. За дахиад хажуудлах хүн дэлээ. Гэтэ эзний нэгүсэл бидэрт байгаа гэж. Эзэн нь зарцаад удаа чи яаж байгаа юм бэ? Чи ямар их нүгэлтэй байхад өртөө байхад би чамааг уучлалаа. Гэтэл чиний найз чинь жоохон юм нүгэл хийсэн шүү дээ. Гэтэл чи уучлахгүй яасан бэ гэж хэлдэг. Үүнийг Есүс хамгийн сүүлд нь дагалдагчтай хандж ятган зааж байгаа. Үнэхээр төвчээчин багтаад хэцүү байгаад байгаа бол нэг юмыг бод гэж. Юу гэж өчтөр хийсэн нүглээ бод гэж. Би ч гэсэн өөрөө за болио. Би ч өөрөөс бас нэг солитой амт бичлэн байна дөө шүү дээ. Өчтөр нүгэл хийгээгүй байх юм бол нөгөөдрийнх нь нүглийг бод гэж. Тэгээ би нүгэлгүй гэж бодоод байх юм бол Библийг унш шүү дээ. Бүгд нүгэл үлдсэн учраас Бурхны алдар төрдөг юмаа гэж ишлэг уншаад байгаа. Хэрэг би нүгэлгүй гэх юм бол Бурхныг худалж чадж байгаа хэрэг юм аа гэж. Бүгд нүгэлтэй. Христ биднийг яагараа гэсэн бэ? Би биний хууштай гэсэн. Одоо уучлна гэдэг чинь юу гэсэн үг юм?
дахин мөнгө зээлүүлнэ гэсэн үг биш шүү дээ, тийм ээ. Уушлан гэдэг. Тэгээд юмаа тэр харилцааг дахиж барьж байгуулна гэдэг нь хоёр тусдаа асуудал. Бид нар уучлална. Гэхдээ хүмүүсийн хоорондын харилцаа итгэлцэл гэдэг бол ингэж өсөж бий болдог ийм ургамалтай адилхан ургадаг зүйл. Чи намайг уучл. Та тийм сонсчихсон ах トゥ нар ялангуяа. Чи намайг уучл. Би чамайг уучлсан. Тэгээ чи яагаад надтай чихрээ хуваалцахгүй байна? Би чамайг уучлсан. Гэхдээ би хуваалцмааргүй байна. Яагаад вэ? Дахиад нөгөө нэг харилцаа чинь идэх хэрэгтэй шүү дээ. Хугацаа хэрэгтэй бол. Тэр чинь найдар Библиэнд найдаж байгаа тэр найдлага чинь өсөх хэрэгтэй болж байгаа. Хэрэв ургамлаар ярих юм бол таслаа хийцэн. Үндсэн гэхдээ байгаа. Би чамайг уучлсан амар өвдсөн шүү. Тэгээ чи яагаад жимсээ гарахгүй вэ? Гэхдээ ядаж би ихтэй мөчр нь урах хэрэгтэй байна шүү дээ. Мөчр ургаад, навчин гараад, тэндээс жимснүүд нь гараад тэр жимсээр би чамайг тэр үед яах вэ? Хуваалцч болно. Тэгэхгүй бол мөчр айл хэдийн тасарсан байна шүү дээ. Урах хугацаа хэрэгтэй болдог. Христийн үгийг барьж бие бинийгаа буланд оруулахгүй тулд бид нар маш болгоомжтой байх хэрэгтэй. Христийн уучлал бидэрт нэгүүлсэнгүй хангалттай их байна. Гэхдээ та хэрвээ хин нэгний итгэлийг алдаж хугалсан бол тэр итгэл ахиж байж байгаа хугацаа бас хэрэгтэй. Идэх хугацаа хэрэгтэй. Есүс 18 дахь бүлгээр биднэрт юу зааж байгаа эцэст нь. Иохан номын 17 дугаар бүлэг дээр эзэн Есүс Христ өөрийнхөө шавж дагагчдын төлөө залбирч байхдаа аава бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгаач. Яагаад гэвэл тэднийг нэг байгааг нь хараад ертөнц таныг харах болно гэж хэлсэн. Христийг хүндлэх, Христийг магтах, Христэд өргөл өргөн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Энэ хэлбэрийн асуудал ерөөсөө биш. Энэ бүхэл амьдралын асуудал. Хамгийн сул дорой нэгнээ бид нар Христ тухай адил хайрлаж, түүнд тусалж, түүнд Христ тухай адил хандна гэдэг нь Христ итгэж дагалдаж хүний амьдрал шүү дээ. Ах トゥ устраа. Бетаны ургас чуулган бол Христийн дагалдагч нар. Бид нар энэ хин нэгэн хүний хаанчлалыг байгуулахын тулд биш, Бурхны хаанчлалын төлөө цуглацаас. Бурхны хаанчлал өөрийн гэсэн соёлтой, өөрийн гэсэн арга замтай. Тэр соёл, тэр арга замаар бид нар хаанчлал дотор яг төлөвшин хүмүүжиж явж байгаа. Биднэрт өөрсдөнд маань төрөл бүрийн арга зам, аран шингууд байгаа. Гэхдээ хаанчлалын арга зам, аран шингаар бид яадаг вэ гэхээр өдөр бүр өөрчлөгдөж идэг. Бас өөрчлөгдөх боломжийг бие биендээ олгоцгоё гэж урамшуулмаар. Амен. Хамтдаа хийсний өмнөр залбирцгаая. Аава хаанчлалын иргэн шиг намайг болгож өсгөж өгөөш гэсэн мөрөг хийснээс гуйцгаая. Хаанчлалын иргэн шиг байж чадаагүй байсан мөчүүдээ эзэн би таны өмнө гимшиж байна. Заримдаа бид нар Бурхны хаанчлалын арга замаар биш, харин хүний арга замаар хандж ирснийг минь таавчлаач. Ариун аава. Та нэг байдгийн адил биднийг мөн нэг байлгаач. Бидний оюун бодол, үг хэл яриа, үйлдэл бүхий л талбар дээр Христ байсан бол ийхүү үйлдэл байсан гэсэн тэр л оюун бодлоор шинчилж бидний үг үйлдэлийг мань та чиглүүлж өгөөч гэж. Бид дотроос гаднаас Христ таныг бүрэн харуулсан жинхэнэ дагалдагч хүн, Христийн тол элчин сайд байлгаж өгөөч гэж. Үүнд шаардлагатай өөрчлөлтийг та миний дотор хийгээч. Ариун аава, та хүү Есүстэйгээ нэг айсны адил бидний мөн та нэг байлгаач. Яг эзэн бид тэдний цуглаа, эдний цуглаа. Тэр улсын чуулган, энэ улсын чуулган, тэр эсийн бүлэг, энэ эсийн бүлэг, тэр ичгч, энэ итгэгч гэж бус харин Христийн нэг бие гэдгийг ойлгож
өгөгдсөн билгүүдийн дагуу өөрөөр үйлчлэл, хариуцлага, арга барил байгаа гэдгийг хүлээн зөвшөөрж, бусдыг өөрөөсөө дээр хэмээн үзэж, текстийн төлөө өөрийгөө зориулж, үйлчлүүлэхийн тулд биш харин үйлчлэхийн тулд Христ руугаа адил зан чанартай байхад та биднэр туслаач. Халелуя. Тэнхэн дэлхийг эзэн минь биднийг таны хүүхдүүд гэдгийг харах болтугай гэж. Хамтдаа бүгдээрээ суудлаасаа босоод эзэнд